Сайн байцгаана уу? Өмнөх сургалтын бичлэгээрээ би суу гэдэг командыг заасан. Хэрвээ таны нөхөө суу гэдэг командыг сурсан бол доор харагдаж байгаа мэйл хаяг руу суу гэдэг командаа биелүүлж байгаа бичлэгийг явуулаарай. За ингээд өнөөдрийн бичлэгээр би shift буюу суу гэдэг командын дараагийн хийх ёстой сургалтыг заах гэж байна. Ер нь shift гэдэг команд бол идэвхтэй хөдөлгөөнтэй, орилж харалсан, далжгансан тийм тавтаргүй хөдөлгөөнтэй хөдөлгөөнүүдэд бол зайлшгүй сурах ёстой командын нэг. Учир нь нохоо хэвдэж байх үед маш их тайван байдаг. Shift команд нь өөрөө тайван байхыг үргэлж шаарддаг команд учраас тайван байх нь урамшуул өгдөг гэсэн ойлголтыг төрүүлдэг. Иймд нохооны төлөвшлөнд маш сайнаар нөлөөлдөг зүйл юм аа. Тийм учраас актив хөдөлгөөнтэй маш их идэвхтэй нохоонуудын хувьд shift гэдэг команд бол маш утга төгөлдөр команд юм шүү. Shift командыг заахын өмнө та нохоо газар хэвтүүлэх гэж байгаа учраас таатай орчныг бүрдүүлэх хэрэгтэй. Мэдээж хатуу газар бол хэвтүүлж болохгүй. Мөн сатааруулагч хүчсэн зүйл ихтэй, олон хүнтэй, олон нохоотой газар энэ командыг давтаж эхэлж болохгүй. Shift командыг заахын тулд бидэнд үндсэн хоёр арга барилаар сурах боломж байгаа. Эхний арга нь бол суу командаас дамжин сурах. Гүлгөө сууж байхад нь хоёр хөлийнх нь хооронд амттангаа өгнө. Мэдээж гүлэг хоолндоо хүрэхийн тулд хэвтгэхт нь өөрт нь таатай байдаг учраас хэвтээд хоолоо идэнэ. За энэ үед нь яг ингээд урамшууллаа өгнө. Хэвтээд байж явах үед нь эхний үед бол ойр ойрхон урамшууллаа ингээд өгөх хэрэгтэй байдаг. Хэрвээ энэ арга таны нохоонд төдийлөн тохирохгүй байх юм бол хэдүүлээ B төлөвлөгөө рүү орно гэсэн үг. За хоёр дахь арга нь бол хөлн доогоороо шургуулах буюу яг бичлэг дээр харагдж байгаа шиг танд үзүүлэх болно. Энэ аргын үед нэг хөл дээрээ өвдөглөөд гөлгөө босоогоороо гарах боломжгүй зайг хөлөөрөө үүсгэнэ. Гөлөг амттан идэхин тулд хэвтэж байж идэх шаардлага үүсдэг учраас хэвтэнгүүт нь амттангаа өгнө. Эхний энэ хоёр аргыг хэрэгжүүлэх явцдаа шууд shift гэдэг үгийг аваа байдлаар хэлэхгүй зөвхөн биеийн хөдөлгөөнөөр энэ хүү үйлдэлээ бол хийх юм шүү. За мөн нохоо ингээд суугаад шууд амжаад хэвтэж ийн гэсэн тийм мэдрэмжийг авангуудаа хэвтгэсэн үйлдэл зангалт үзүүлээгүй байхад шууд хэвтчихдэг. Тэгэхээр энэ үед бол ерөөсөө урамшуул өгч болохгүй. Зөвхөн таны зангалт таны тушаалаар хэвтэх ёстой гэдгийг энэ сургалтынхаа эхнээс нь мэдрүүлэх нь чухал байдаг. Хоёрдугаар алхам бол гарын хөдөлгөөнөөр буюу гарын зангалтаар хэвт гэдэг командыг сургах. За гарын барилт суу гэдэг командын хувьд бол ийм байсан бол хэвт гэдэг командын хувьд таны гарын барилт ийм байх ёстой. Амттангаа яг эндээ авчулж бариад таны гарын хөдөлгөөн ийм байх ёстой. Хэвтгээд доош нь заах байдлаар явна гэсэн үг. За тэгээд таны гар чинь амттангаа энэ эрхээ урууныхаа дотор талд барьсан бол хэвт зангалаа нохоо хэвтлээ таны одоо гарны гадар талаас нохоо үнэрлж амттан байгааг мэдж байгаа учраас үнэрлээд яг хэвтэнгууд нь та гарынхаа хөдөлгөөнөөр эргүүлээд амттангаа ингэж өгнө. Таны гарын хөдөлгөөн бол ердөө ийм. Таны гарын энэ хөдөлгөөнийг дагдаг болохын тулд танд хэд хэдэн удаагийн давтамжтай сургалтуудыг хийх хэрэгтэй. За энэ таны гарын хөдөлгөөнийг ингээд дагдаг болсны дараа бол та амттангаа баруун гартаа биш 100 гартаа барьж өгөх хэрэгтэй. Shift командаа хийлээ 100 гараас амттангаа өгнө гэсэн үг. Удаан хугацааны турш давтамж хэрэгтэй гэж би үргэлж хэлдэг. Энэ нь бол ямар шүү ойлголттой гэхээр та команд хийгээд тэр өдөртөө бүх зүйлийг бол хийх боломжгүй. Нохоо сургаж байгаа үед бол танаас багагүй хэмжээний төвчээр мөн хөдөлмөр шаардна. Тийм учраас та уйггүй тогтмол хөдөлмөрлөх хэрэгтэй. Нэг удаа хийж үзэж болохгүй бол энэ бол хэвийн зүйл. Тийм учраас та дахиад оролдох хэрэгтэй. Олон удаагийн давтамжаар энэ зүйл нь бол хэрэгждэг. За түр үлдээж байгаараа маш хэрэгтэй мэдээлэл дуулгыг манай эмнэлэг дээр хамгийн багадаа 42 хоногтой гөлгөнөөс ихсүүлээд 21 хоногийн давтамжтайгаар 4 удаа хийдэг Америкийн маш сайн вакцин ирсэн байгаа шүү. Доор description хэсэгт утасны дугаар болон хаягаа үлдээчи та нар тэрүүгээр холбогдоод ирээрэй. За ингээд бичлэгээ үргэлжлүүлээд үзье.
Хэвт командын ерөнхий дасгалуудыг хийгээд таны нохоо анхны мэдгэдэггүнтэй болцсон бол одоо 3D-ийн зарчмыг баримтлана. Нэгдүгээр зарчим бол duration буюу үргэлжлэх хугацаа. Төвчээртэй байх тусам нь хэвтэх хугацааг уртсгана. Удаан хэвтэх тусам нь урамшуул өгөх хугацаагаа олдуулна. Эхний үед 1 секундээр амттангаа өгж байсан бол сүүлд нь 3, 4, 5 секунд хүртэл удаан хүлээлгэх хэрэгтэй. Ер нь гөлөг хэвтэхтэн тухтай байдлыг нь маш сайн анхаарах хэрэгтэй шүү. Хэвтэх газраа сайн бодолцоорой. Аль болох зөөлөн юм дээр хэвтэх юм бол гөлгөнд чинь нохоонд чинь тухтай байх болно. 5 секунд хүртэл хүлээж чаддаг болсон бол дараагийн алхам руугаа орно. Хоёрдугаар зарчим distraction буюу сатааруулагч хүчин зүйл. Хэвт дасгалыг хийж эхлэх үед та өөрөө суудсан байсан бол анхаарал сарниулах эхний хөдөлгөөн бол хэвтсний дараа та өөрөө босно. Яг боссны дараа ч хэвтээд байж байвал та энэ үед урамшууллаа арай ихийг өгөөрэй. Учир нь хөдөлсөн ч гэсэн хэвтэж байх нь илүү урамшуултай гэдэг мэдрэмжийг төрүүлэх ёстой. Хэвтэж байхад нь босоод зогсоод 1-5 секунд хүртэл төвчээртэй хүлээж чаддаг болсон бол одоо янз бүрийн хөдөлгөөнүүдийг хийж эхэлнэ. Энэ хэсэг бол ер нь амаргүй. Тийм учраас төвчээртэй удаан баг багаар хүндрүүлээрэй. 3 дугаар зарчим distance буюу зай авах. Зай авахдаа маш удаанаар эхлэрэй. Эхэндээ нэг алхам удаан хийгээд урамшууллаа өгчих. Дараа нь нэг алхамаа арай жоохон хурдан хийгээд урамшууллаа өгчих. За ингээд баг багаар дасгаад хурд болон алхалтай ихсгээд урамшууллаа өгöd байна гэсэн үг. Гүлэг бүр өөр учраас гүлгөө сургахдаа хизээ хүндрүүлэхээ гүлгэндөө тохируулаад өөрсдөө мэдрээд явах нь ер нь бол илүү дээр байдаг. За ингээд бичлэг маань дуусч байна. Та хайртай нохоттойгоо цагийг хөвгчтэй өнгөрүүлээрэй. Хэвт гэдэг команда давтаарай. Өмнөх бас сургалтын бичлэгүүдийг давтан үзэж өдөр болгон зарчмуудаа баримтлаарай. Ингээд амжилт хүсье. Баярлалаа.